миний хувьд илүү агаарын бохирдол замын төгжрөлийг шийдэх асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг шийдэх хүрээнд бол их хурлын 2 тогтоолыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд баталж чадсан. Тэгээд олон нийт бас мэднэх хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн ажлын хэсэг дээр болцсон орж ажиллаж байсан. 5 жилийн үндсэн чиглэлийн ажлын хэсэг дээр ажиллаад үр дүн зөөрлсөн засаглал буюу шалгуур үзүүлэлт төр зөв тогтоох, үүндээ үндэслээд сайд нарын хариуцлагыг тооцдог байх, байгууллагуудын, төрийн байгууллагуудын удирдлагуудын хариуцлагыг тооцдог байх гэсэн ийм зүйлүүдээр илүү түлхүү анхаарч ажиллаа. Яг өргөн барьсан хууль гэх юм бол хамт өргөн барьсан хуулиудаар тамхины хяналтын тухай хууль байна. Харамсалтай сая энэ хаврын чуулганаар бацагдчих чадсангүй. Номын чимэг гишүүн ахалсан. Хоёрдугаарт скутерийн хууль гэж ярьж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байгаа. Энэ бол амжаад батлагдлаа. Тэгээ Батчамын гишүүний хамт өргөн бариад ягуун зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах гэсэн зүйлүүдээр анхаарал явж байгаа. Тэгээд салбарын үнийн хувьд бол барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, шинээр хот төлөлтийн тухай хууль өргөн барихаар ажиллаж байна. Хөгжлийн бодлого төлөлтүүд түүний удирдлагын тухай хуулийн бас өөрчлөлтөөр ажиллаж явж байгаа. Тэгээд ирэх намрын чуулганд өргөн барихаар болов гэж бодож байна. Өнгөрсөн 3 удаагийн ээлжилт чуулганд харьцуулах юм бол энэ удаагийн хаврын чуулган бол харьцангуй бүтээмжтэй ажиллаж чадсан чуулган боллоо гэж миний хувьд бодож байна. Мэдээж баталсан хуулийн тоогоор ярих юм бол тоо нь хамаагүй өндөр байгаа ч гэсэн уулах чанарт нь илүү анхааруул зүгээр болов гэж бодож байгаа. Эдийн засгийн эрхжүүлээний тухай хууль байна. Татврын багц хууль буюу аж ахуйн нэгж, хувь хүн, нөөц, тэгээд татврын ерөнхий хууль гэсэн энэ 4 хуулиудаар өөрчлөлт оруулсан. Нийгмийн даатгалын тухай хуулийг бас шинжилээд илүү шударга тэтгэврийн тогтолцоотой болёо гэсэн зүйлүүдийг хийж чадлаа. Анх удаага уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль гэдэг зүйл ороод яг олон улсад ногоон санхүүгийн зах зээл гэж байдаг тийм ээ. Тэрнүүгээр одоо Монгол улс тэрэнд оролцоод явах боломжийг нас бүрдүүлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ гэр бүлийн тухай хууль бас 2-3 их хурал дамжаад яригдж байсан хуулийг бас Алтан гэрэл гишүүн, Баасан жаргал гишүүн, Ариун заяа гишүүн, Булган заяа гишүүд нар, Зүлбахар гишүүд нар бас ажлын хэсэгт нэлээд нямбай ажиллаад цаашдаа Монголын одоо аав ээж нар тий гэр бүл болж байгаа хүмүүс маань хэрхэн хариуцлагатай бие биедээ илүү хүндэтгэлтэй байх уу гэсэн салах тохиолдолд хариуцлагыг яах уу гэсэн тийм зүйлүүдийн илүү олон улсын жишгт нийцүүлээ тодорхой болгож өгсөн хуулиудыг баталж чадсан гэж бодож байна. Тэгэхээр бас яг ер нь бол 2 жилийн хугацаанд яг энэ цаг хугацаанд бас 3 удаагийн засгийн газар солигдлоо. 3 удаагийн бас их хурлын дарга бас нэлээд солигдлоо. Тэгэхээр нэг засаглалын доктортой байдал гэдэг талаас нь ер нь аваад үзвэл таны хувьд яг энэ тал дээр юу ямар байх шаард. Тийм засаглал доктортой байх хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байдаг. Гэхдээ доктортой байгаа засаг бүр үр бүтээмжтэй ажилдаг байх хэрэгтэй гэдэг бас байр суурьтай. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол их хурлын дараа болон ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа явагдсан нь бол илүү үр бүтээмжтэй ажиллаж чадсан уугүй юу гэдэг хариуцлага тооцсон явдал биш байсан баг. Өөр шалтгаануудаар тийм зүйлүүд үүссэн гэж бодож байна. Харин учрал шинэ ерөнхий сайдын засгийн газар бол өчигдөр одоо 100 хоног нь болж байгаа шүү байна тийм ээ. Энэ хугацаанд маш эрчтэй хурдтай ажиллаж чадж байна гэж бодож байна. Тэгээд яагаад ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг хувьдаа дүгнэхэд бол олон жил бас нөгөө цахим хөгжлийн сайд, эдийн засгийн хөгжлийн яамны сайд гээд хийжсэн болохоор бэлэн хуулийн төслүүдтэй алдаа оноо хаана байгаа гэдгийг нь бас тодорхойлж чадсан байсан болохоор тухайлбал энэ эдийн засгийн эрхчлөлтийн тухай хууль гэдэг анх бизнесийн эрхчлөлтийн тухай хуулиар 99 хууль дагалдуулж өргөн барьсан. Тэгээ энэ хууль бол нэлээд одоо Монгол улсын хувийн хвшлэлтгүй одоо хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд хүртэл бас давуу байдлуудыг үүсгэх боломжтой зүйл затууд орсон гэж бодож байна. 99% дагалдаж өөрчлөгдөх хуулийн төсөл бол нэлээд ховор болов гэж бодож байна тийм ээ. За энэ дотроо 2-3 үндсэн зарчмуудыг ярьсан зүйтэй байх. Нэгдүгээрт өмнө нь даргын гарын үсэг эсвэл нэг сайдын тушаал журмаар олгодог байсан зөвшөөрлийг мэдээлэл дээр суурилдаг болъё гэд 99 салбарын хуулиудыг нь өөрчлөлт оруулсан. За энэ хамгийн том давуу тал. Хоёрдугаарт нь олон төрлийн байгууллагууд нэг жилийн дотор олон давхар шатлсан шалгалт оруулдаг байсан. Хяналт нэрээр те стандарт мөрдөж ийн үчүүд юм. Тийм зүйлүүдийг энэ 2-оос дээш удаа хяналт шалгалтыг нэг жилийн дотор хийхгүй гэсэн өөрчлөлтийг оруулснаар ялангуяа жижиг дунд бизнес аж ахуй эрхэлж байгаа хүмүүст бол энэ бол их хөнгөвчлөгдөх болов гэж бодож байна. Нэгэнд одоо цахимжаад явж байгаа энэ нөхцөл байдал дээр бид нэр ийм Монголигаар иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчлэгийг цахим болгосон бол цаашдаа бизнес эрхэлж байгаа хүмүүстээ цахим үйлчлэгийг нэвтрүүлээд явъя. Төрийн үйлчлэгийг цахимжуулаад явъя, шуурхай болгоё гэсэн ийм алхмыг эхлүүлсэн том хуулийн өөрчлөлт болсон гэж миний хувьд бодож байгаа. За энэ сая хэлсэн 2-3 зүйл бол дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулсан зүйлүүд баг. Мэдээж бид нар гадаад орчноо сайн харах хэрэгтэй. Монгол улс үеийн 15-6 жилийн хугацаанд төдийлөнсөө гадаадын хөрөнгө оруулалтыг татж чадсангүй. Тэг гадаадын хөрөнгө оруулалтыг бас сайшаадаггүй одоо хэсэг бүлэг хүмүүс бас байна. Гэтэ мэдээж зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад таата эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг зорилго бол байхгүй. Энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хууль дотоодын аж ахуйн нэгжүүд болон гадаадын айлаланд нь тэнцвэрхээ авч үзээд бизнесээ эрхлэхэд нь нээлттэй болгоё. Ажил хөдөлмөр эрхлээд
одоо амжиргаагаа аваа явж байгаа хүмүүсийг төрн гарч ирээ заавал зөвшөөр шаардаад эдийг болиё гэсэн ийм өөрчлөлтүүдийг хийж чадсан. Гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хэрүүл маргаан гардаг шүү дээ. Тэ одоо хилцээр ингээд эсвэл төрөөс очиод үйл ажиллагааны зогсоодог тийм зүйлүүдийг байхгүй болгоё гэж байгаа. Мэдээж нь бол дотоодын аж ахуйн нэгжүүдтэй адилхан. Маргаан гарсан тохиолдолд 6 сарын хугацаанд шийдэгдэж чадаагүй тохиолдолд олон улсын арбитрийн шүүхээр шийдэх боломжийг нээж өгч байгаа буюу илүү одоогийн өнгөрсөн хугацаанд үүсэжсэн нөхцөл байдал бол 2-3 жилээр ингээд маргаан үргэлжлэн явцдаг. Тухайн хөрөнгө оруулсан хүн энэ Монголд бол дахиж эзэж хөрөнгө оруулалт хийхгүй юм байна гэд мөн одоо адилхан хөрөнгө оруулалтыг одоо өөрсдийн комьюнити мэдэж байгаа тийм ээ. Тэдэртээ бас ингээд Монголын бизнес эрх зүйн орчин бол ерөөсө бүтэхгүй юм байна гэдэг мэдээлэл өгдөг гэсэн бол тэрийг засах ажлуудыг нээсэн. Банк санхүүгийн салбар дээр бас адилхан зүйлүүд байгаа. Одоо банкны тухай хуулиар нэг банкн дээр 20%-аас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмших байхыг хориглосон байгаа тийм ээ. Үүнийг гадны банк орж ирэх юм бол 20% энэ босгыг байхгүй болгож байгаа. Тэгэхээр гадны банкуд мэдээж тодорхой хэмжээнд 50-аас дээш хувийн хөрөнгө оруулалтаа хийж орж ирэхийг сонирхно гэхээс биш зөвхөн 20%-аар одоо сонирхогч байдлаар орж ирэх гэсэн зүйл бол манай эдийн засгч ашиггүй, тухайн хөрөнгө оруулагч ашиггүй гэсэн энэ зүйлүүд өөрчлөлт болж байгаа. Хоёрдугаарт нь хувьцаа сонирхдаг, хувьцаан дээр арилжаа хийдэг хүмүүстэй бас хэлэхэд хувьцаанаас олсон орлого дээр тооцдог татврын хугацааг нь хойшин сунгаж өгч байгаа. Тэнгууд тухайн борлуулалт хийгээд ашигтай байх гэхэд дараагийн магадгүй хувьцааны бүтээгдэхүүн худалдаж авч болно шүү дээ, тийм ээ. Тэр хугацаанд ингээд яваад илүү хөрөнгөний зах зээлийг илүү нээлттэй хөрөх чадвар сайтаараа болгоё гэсэн тийм одоо нарийн деталууд гэх юм уу те зүйлүүд бас орсон байгаа. Тэгэхээр энэ хуулиудыг legal info дээр гаргах даруйд одоо хэрэгжиж явна. Тэгэхээр бас манай аж ахуйн нэгжүүд маань сонирхож үзээсэй гэж бодож байна. Тэгэхээр бас намрын чуулган дээрээс хүлээлттэй байгаа хуулиудын нэг бол ашигт малмуулын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд байгаа байна л да. Тэгэхээр түрүүнд саяны таны дурддаг гадаадын шууд хөрөнгө оруулалт бол энэ нэг талаараа чухал нөлөө үзүүлнэ гэж хараад байдаг. Гэтэл нөгөө талд өнөөдөр манай эдийн засгийн бүтцэн бол баг зөвхөн уулуурхай тэр дотроо хоёрхан төрлийн бүтээгдэхүүнээс нэлээд өндөр хамаардаг байгаа. Зис нүүрс хоёр. Тэгэхээр энийгээ төрөлжүүлъя гэдээ ядаж яриад байдаг. Тэгэхээр намрын чуулганаар энэ хуулийн төсөл батлагдсанаар ер нь яг энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр зэрэг дөрвтэй өөрчлөлтүүд орж чадах вэ? Тийм, нэгдүгээрт бид нэг зүйлийг олон нийт маань ойлгох хэрэгтэй гэж бодож байгаа. Уулуурхайн салбар эхлээд солонгорох хэрэгтэй, төрөлжих хэрэгтэй. Бид нэр зис болон нүүрс гэсэн хоёр бүтээгдэхүүнүүдийг сүүлийн 15-6 жилийн хугацаанд одоо олборлолт сурлаа, экспортлолт сурлаа. Одоо боловсруулалт сурах гэдэг түвшин дээр ярьж байна. Дараагийн бүтээгдэхүүнүүдийг бид нар ярих хэрэгтэй. Дараагийн оюутлогоо эрдэнэт гэсэн үйлдвэрүүд уурхаануудыг нээгдэх боломж хөрсийг нээж өгөх хэрэгтэй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бас зарим бүтээгдэхүүнүүд дээр хувийг нь бууруулна гэсэн санаачлага орж ирээд Рио Тинтотэй оюутлогын хилцээр хийж байгаа энэ үед бол зохисгүй байна гэсэн байдлаар хойшлуулсан. Цаг хугацааны хувьд бол хойшлуулсан зүйтэй байж магадгүй гэхдээ хитрхи сумжрах нь бол зохисгүй гэж бодож байгаа. Дараагийн эрдэнэт оюутлогоо бий болж иж эрдэнэс таван толгой бий болж иж Монголын засаг одоо эдийн засгийг илүү хөгжих боломжтой. Энэ яалтчгүй юм. Гэхдээ тэндээс орж ирж байгаа үр өгөөжийг бусад салбараа хөгжүүлэх зарцуулах хэрэгтэй. Тухайлбал эрчим шүдэ аж ахуй гэсэн тийм ээ. Илүү олон хүн ажилладаг салбаруудаа одоо дэмжих байдлаар энэ татврын орлогыг тухайн зүйлд нь ашиглах хэрэгтэй. За мэдээж оюутлогын гэрээ хэлцээрийг хийгээ яваад сайн мэдээлэл зөндөө гарлаа. Бас бодох хэрэгтэй болоо тий 15 6 жил 17 жилийн өмнө бид нар гэрээ байгуулахад бидний одоо гэрээ хэлцээр хийх боломж олцоо ямар байсан, хүний нөөц ямар байсан, тий ур чадвар байсан уу, олон улсын нөхцөл байдлыг мэдчихсэн үгүй тий. Харьцангуй бид нар сураад Монгол улс сураад явж гин гэж би бол хөвдө боддог. Тэгэхээр цаашдаа энэ ашиг мэтмэлийн тухай хуулийг өөрчлөлтийг оруулахдаа үүнийг ашиглаад бид нар шинэ хөрөнгө оруулалтуудыг ийм таатай нөхцөл орчин бүрдэж байгаа шүү. Гэтэ энэ зөвхөн гадны хөрөнгө оруулагчд биш, үндэсний аж ахуйн нэгжүүдээс адилхан байна гэсэн. Ийм зүйлүүдээ ингээд бизнесийн яг шударга зарчмаа яриад явах зүйтэй болов гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр бас эдийн засгийн эрхчлөөний тухай хууль аль биесээр бас батлагдлаа. Нэг үүнийг дагсан бас олон төрлийн өөрчлөлтүүд орж ирнэ гэсэн хүлээлт бол нэг юм нэлээд өгөөсөн байна. Ялангуяа татвартай холбоотой багц хуулиуд дээр нэлээд өөрчлөлт орсон байна. Энэний давуу талууд бас юу байгаа талаар дурдвал. Тийм давуу талуудын хувьд мэдээж нийтдээ 2.2-оос 2.8 их найд төгрөг орчмын одоо мөнгөний татварыг төр авдаг байснаа болио. Иргэд маань өөрсдөө аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө дотооддоо зарцуулаад өөрсдөө одоо хөгж дэвшиж явдаг тэр боломжийг бий болгоё гэж байгаа. Энийг бол нэг талаа би зөв зүйл гэж харж байгаа. Төр цомхон байх хэвээр. Төсвийн зарцуулалт үр дүнгүй байх юм бол бид нэр татврын орлогыг бууруулах нь эхний зөв алхам болов гэж боддог. За эрсдэл бас байгаа. Мэдээж одоо компаниар ч юм айл өрхөөр их юм бол орлогоо бууруулчихж байгаа. Гэхдээ зарлага маань өндөр хэвээрээ байх юм бол тухайн компани эсвэл айл нөхөр айл дампуурна тийм ээ. Тэгэхээр нөөдийн тухай хууль болон аж ахуйн нэгжийн орлогын албаны тухай хуулийн гол зорилго бол нийт төлдөг татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн тоог их болгоё.
Үнэсэж төлж байгаа хэдээс өндөр аваад ия гэдэг тийм зүйлүүдийг ингэж өргөн хүрээтэйгээр болгоё гэсэн тийм зорилго байсан болов уу гэж бодож байгаа. Нөөтийн хууль дээр мэдээж босхийг нь 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа ч гэсэн яг төлөхгүй байснараа давуу тал бий болж байгаа мөгүй гэдэг бас бодолцох хэрэгтэй болоо тийм ээ. Энэ дээр бас нэлийн хэлцүүлэг өрнөх хэрэгтэй байсан боловч өрнөлгүйгээр одоо засгийн газрын өргөн барьсан хуулиараа бартлагдсан гэж би бол хувьдаа бодож байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид нар татвараа бууруулж байгаа бол хувийн хвшил маань сэргэж гин үгүй юу гэдэг судалгаа үндэслэл тооцоонд заавал авдаг байх хэрэгтэй. Энэ үйл хэрэгжснээрээ эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байр нэмэгдсэн юм уу, иргэдийн орлого сайжирсан юм уу гэдэг зүйлээ судалгаа маш сайн хийгээд за одоо тэгвэл дараагийн ээлжинд бид нар илүү сайн болох халахмаа хийх хэрэгтэй. Аливаа хууль эрх зүйн орчин бол нэг өдрийн дотор шууд шинэ болоод одоо таатай орчин нөхцөд бүрдээд бүгдээрээ сайхан хөгжиж явна гэдэг боломж бол байхгүй учраас бид нар ингээ алхамаар үр дүн суурилсан байдлаар судалгаа тооцоо үндэслэлтэйгээр хууль эрх зүйн орчныг засаад явах нь зүйтэй гэсэн бодолтой. Тэгэхээр төгсгөлд нь бас намрын чуулганаас таны хувьд яг гишүүний хувьд хамгийн өндөр хүлээлттэй байгаа хуулийн төсөл болон өргөн барих гэж байгаа төслийн хувьд ямар ажил байна? Нэгдүгээрт бол тамхины хяналтын тухай хуулийг заавал батлах хэрэгтэй гэж бодож байна. Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдснээрээ янз бүр тамхины галийн татвар байхгүй болчиход байгаа. Тэгэхээр ингэснээрээ тамхи талхнаас хямдхан болох нөхцөл байдал үүссэн гэсэн. Тэгэхээр намрын чуулган эхлэхэд энэ хуулийг хамгийн дөрөнд батлах хэрэгтэй болов. Миний хувьд бол хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хуулийг дагалдуулаад төсвийн тухай, орон нутгийн хөгжлийн сангийн тухай, төрийн албаны тухай хуулиуд өөрчлөлт оруулаад үр дүн зөвлөсөн засаглал гэдэг зүйлийг л яг бэхжүүлэх ажлыг яаралтай хийхгүй болохгүй байна. Сүүлийн жил хагасын хугацаанд бол нэлээд сайн судалгаа хийлээ. Өрн хөлөөний судалгаа болон үзэл баримтлал дээр маш сайн ажиллалаа. Цаашдаа бид бидний төлж байгаа татварыг төрийн байгууллагыг үр дүндээ зарцуулж чадчих нүггүй юу гэдэг дээр илүү их хурлын дарга манлайлж хэлчих болов гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэхээр хуулиа өргөн бариад дийзэг парламент зэг юм дээр тавиад бас олон нийтээс санал авъя гэж бодож байна. За танд урилга хүлээн авч хүрэлцээж ярилцсан баярлалаа. Баярлалаа. Бид хаврын чуулганы цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн Лувсан Жамстай ярилцлаа.